видео үзүүлж байна. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбум тонн. Ямар ч хэвлэлийн тэргүүн нүрэнд баячууд л байж байдаг шүү дээ. Microsoft-ыг үндэслэгч хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 2-т ордог Bill Gates, Amazon-ыг байгуулсан Jeff Bezos, телевизийн од тэрбумтон Oprah Winfrey гэдэл тэднийг мэдэхгүй хүн бараг байхгүй хаа. Тэгэхээр тэрбумтнууд гэдэг зөвхөн мөнгө олоод сууж байдаг хүмүүс биш. Бас дэлхийн хэмжээний одод байдаг гэжээ. Гэвч TED дээр илтгэл тавьдаггүй, зөвлөгөөний ном гаргадаггүй, Twitter хаяггүй нууц тэрбумтнууд олон байдаг нь сонирхолтой. Харин тэдний компани пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таны гэрт хүрэгчин дотор эсвэл бүр та одоо өмсөд ч сууч магадгүй. Ингээд тэдэнтэй танилццгаая. 10. Susan Clayton 25 тэрбум $. BMW болон Altana компаниудын өв залгамжлагч, хөрөнгө оруулагч. Susan Clayton Германы хамгийн чинэлэг эмэгтэй бөгөөд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд 38 дугаарт бичигддэг юм байна. Том компани өв залгамжлагч тэрээр тансаг амьдралыг таашаадгүй бөгөөд Susan Kant гэсэн нууц нэрээр жирийн ажил хийж явсан удаатай. Clayton залуудаа бизнесийн удирдлага болон санхүүгийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд Лондонгийн төв банк болох Bank House Rothschild компанид ажиллаж байжээ. Тэрээр BMW-гийн 19% эзэмшгийн хажуугаар компани удирдах зөвлөлд ажилладаг. Эцэг эх нь нас барсны дараа түүнд эм бэлтгэл үйлдвэрлэлийн Altana пүүсийн хувьцааны 50.1% нь очжээ. Мөн Clayton Германы салхин турбин үйлдвэрлэлийн Nordisk компани 25%-ийг эзэмшдэг. George Paula Lemon 27.4 тэрбум $. 3G Capital компани үүсгэн байгуулагч. Хөрөнгө оруулагч George Paula Lemon хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 29 дугаар байранд ордог бол Бразилд 1-р бичигддэг юм байна. Тэрээр Харвардын их сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн Бразилийн хөрөнгө оруулалтын 3G Capital фирмийн үүсгэн байгуулагч, харин тус фирм нь бидний сайн мэдэх Heinz, Burger King, Anheuser-Busch брэндүүдийг эзэмшдэг ажээ. Hui Kai-yan 30.3 тэрбум $. China Evergrande Group-ийн захирал. Hui Kai-yan нь Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн амжилттай фирм China Evergrande Group-ийн дийлэн хувьцааг эзэмшдэг. Тус фирм нь Бээжин, Шанхай, Шинжэн тэргүүтээ Хятадын 247 хотод 700 гаруй төслийг удирддаг ажээ. Ян одоогийн байдлаар хөрөнгийн хэмжээгээр Хятад улсад 3 дугаарт бичигддэг юм. Түүний компани Хятад үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтээр тэргүүлдэг бөгөөд өөрийг нь бизнесийн амжилтын хувьд Дональд Трамптай зөвлөдөг байна. 7. Mukesh Ambani 40.1 тэрбум $. Reliance Industries компани захирал хувьцаа эзэмшигч. Mukesh Ambani нь энэтхэгийн хамгийн баян хүн юм а. Дэлхийд хөрөнгийн хэмжээгээр 18-д жагсдаг. Мөн тэрээр спортын салбарт хүч үздэг дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг бөгөөд энэтхэгийн критикийн фермер Лигийн Bombay Indians багийн эзэн ажээ. Ambani энэтхэгийн газрын тоос байгалийн хамгийн том компани Reliance Industries-ийн хувьцааны 44.7%-ийг эзэмшдэг. Тэрээр Стэнфордын их сургууль бизнесийн удирдлагын чиглэлээр суралцж байгаад дундаас нь орхиж эцгийнхээ дөнгөж байгуулсан Reliance компанид ажиллах болжээ. Тэрээр тун өгөөмөр нэхэн бөгөөд өргөсөн хандивын хэмжээгээр энэтхэгт 3 дугаарт бичигддэг юм байна. Нууцлаг амьдралыг эрхэмлдэг Ambani цагаан холтны сацуу согтууруулахундаа огт хэрэгэлдэг байжээ. 6. Francois Bettencourt Meyers 42.2 тэрбум $. L'Oreal компани захирал. Francois Bettencourt Meyers болон түүний гэр бүл L'Oreal болон Finance корпорацийн хувьцааны хамгийн их буюу 33.3%-ийг эзэмшдэг ажээ. Мөн хатагтай Meyers нь дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр даруухан амьдарч гэр бүл найзуудтайгаа цагийг өнгөрөөхийг эрхэмлдэг нэг юм. Мөн Meyers оюуны гайхалтай баялагтай бөгөөд 5 бат бүхий Библи судлалын бүтээл, эртний Грекийн бурхтын гарал үүсэл талаас нь судалсан томоохон судалгааны ажил туйрсан ажээ. 5. Manhattan 45.3 тэрбум $. Tencent Holdings компани үүсгэн байгуулагч, захирал. Manhattan дэлхийд томоохонд тооцогдох видео тоглоом, entertainment-ийн болон хөрөнгө оруулалтын компаниудыг удирддаг. Түүний хувьд эзэмшдэг Азид хамгийн үнэтэй тооцогддог Tencent Holdings компани нь Хятадд content, message, entertainment гээд ухаалаг утастай холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлдэг юм байна.
Өдгөө тэрээр Хятадын хамгийн баян хүн бөгөөд дэлхийд хөрөнгийн хэмжээгээрээ 14-т жигсдэг байна. Мөн Ма Хонконгод үл хөдлөх хөрөнгийн салбарт нэлээд амжилттай яваа. Амжилт бүтээлээс гадна түүний амьдралын даруухан хэв маяг бусдад ихээр үнэлэгддэг. Нууцлаг байдалтай олон нийтийн өмнө тэр болгон гараад байдаггүй 2018 онд Time сэтгүүлээс түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодорхойлжээ. 4. Сергей Брин 47.5 тэрбум $. Alphabet корпорацийн ерөнхийлөгч. Тун амжилттай яваач хүмүүст төдийлөн танигдаагүй тэр бомтон бол Сергей Брин. 2018 оны байдлаар тэр хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн тэргүүн баячуудын донд 13-т бичигджээ. Түүний өвөө аав хоёр нь хоёул шинжлэх ухаан, математикийн хорхотой хүмүүс байсан юм а. Брин гэрийнхээ энэ жишгийг дагаж докторийн зэрэг горилон Стэнфордын их сургуульд суралцж байхдаа Ларри Пейжтэй танилцж байжээ. Тэр хоёр анхны төслөө хамтран эхлүүлснээр өнөөгийн Google-ийн үндэс тавигдсан юм а. Одоогоор Брин Google-ийн анхны жолоочгүй машиныг бүтээхээр зорж байгаа. Мөн тэрээр Google Org сайтаар дамжуулан сайн үсийн аян явуулж, эрчим хүчний шинэ өсвөр бүтээн дэлхийн дулаалалтад тэнцэхэд дөрвтэй хувь нэмэр оруулахаар мэрэж байна. 3. Carlos Slim Hello 67.1 тэрбум $. Группа Карсогийн эзэмшигч. Carlos Slim Hello нь Мексикийн хамгийн баян хүн бөгөөд дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр 7 дугаарт бичигдэж байна. Тэрээр боловсрол, эрүүл мэнд, үл хөдлөх, эрчим хүч, технологи, спорт гэд бүхий л салбарын компаниудад хувь эзэмшдэг. Зөвхөн түүний хувьцаанууд Мексикийн хөрөнгийн биржийн жагсаалтын 40%-ийг бүрдүүлдэг гэхээр үнэхээр гайхмаар байгаа. Hello залуудаа бизнест хүрч үзгээр шийдэж банк санхүү нэгтлэн бодох ухааныг өөрөөс орчээ. Тэрээр өөрийн амжилтын гол түлхүүр бол миний математикийн чадвар гэж хэлдэг. Ажил дээрээ тэр компьютер ашиглах дургүй санхүүгийн мөнгөний баримтаа гараараа бичиж хөтэлдгийг илүү үздэг ажээ. Hello сайн үсийн аян дийдэхтэй урлаг боловсрол, эрүүл мэндийн салбарт дэмжлэг ихээр үзүүлдгээс гадна Мехико хотын бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсан. 2. Amancio Ortega 70 тэрбум $. Inditex компани үүсгэн байгуулагч захирал. Amancio Ortegaгийн эзэмшдэг хувцас загвар оёл чимэглэлийн Zara брендийг олон хүн мэднэ. Ortega нь Европт хөрөнгийн хэмжээгээр 2 дугаарт, дэлхийд 6 дугаарт бичигддэг юм байна. Тэрээр жилийн аль ч улиралд хэрэглэгчдийн хүсэл хэрэгцээг хангах төрөл бүрийн стилийн хувцсыг хүргэдэг бэлэн загвар хэмээх худалдааны төрлийн анхдагч нарын нэг юм. 1. Bernard Arnault 72 тэрбум $. LVMH группийн ерөнхий захирал. Bernard Arnault бол хувцас загварын салбарын хамгийн баян хүн бөгөөд одоогоор хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд 4-р жигсэж байна. Тэрээр Парис хотод төвтэй тансаг эдлэлийн худалдааны үндэстэн дамсан компани болох Christian Dior-ын захирал. LVMH, Moet Hennessy, Louis Vuitton, CA группт ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэдэг. Мэдээжийн хэрэг Arnault гоо зүй, гоо сайхны эрхэмлэхээс гадна урлагийн бүтээлийн томоохон цуглуулгатай ажээ. Түүний хувийн цуглуулгад орчин үеийн урлагийн том төлөөлөгчд болох Picasso, Henry Moore, Andy Warhol нарын бүтээлүүд байдаг. Түүний LVMH Group Францын урлагийн салбарын томоохон дэмжигч хөрөнгө оруулагч юм а. Мөн Arnault, Netflix гэх мэт сүүлийн үед алдаршиж байгаа брэндүүд хөрөнгө оруулж 2008 онд Princess Yacht Pussy-г худалдан авсан нь олонний анхаарлыг татсан ажээ.